олон улсад геймерүүд донд өндөр үнэлгээтэй байгаа цоошин AirBud-ыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Энэ бол Knowledge Zenith буюу KZ брендийн ZS10 Pro 2 дугаар үе. Залгаж байгаа миктэй зөвгөрөн. За тэгээд техникийн үзүүлэлтүүд харагдаж байна. За бусад мэдээллүүдийг аль биесны вебсайт дээрээс нь харж танилцсан. За одоо хайрцаг дотор юу ирэхийг харцгаая. Вау. Өнгө бол үнэхээр гоё харагдаж байна. Metallic Pro 2 дугаар үе юун дээр их бин дээр өөрчлөлт орчихсон байлаа. Тэр нь юу гэхээр одоо энэ дүрсэн дээр харагдаж байгаа шил энэ гадар хэсэг дээр гадагшаа анцгалдаг спикер шиг эзэлтэй сэтгэн материалтай болж гисэн байна. За энэ кабель нь байна. Иймэрхүү төрлийн чихвчний хамгийн том онцлог нь хэрэг та хүсэх юм бол энэхүү кабелийг сайжруулж болно. Деталь одоо парт болгоныг хэсэг бүрийг хүснээрээ апгрейд буюу сайжруулах боломжтой байдаг. Жишээлбэл энэ кабель нь өөр дээрээ AUX оролттой байна. А манай дээр нэмэлтээр шаардлагатай бол хэрэг таны утас C оролттой бол энэ кабель нь залгуур нь C оролттой бас байгаа. За тэгээд энэний материал хийцэл нь бас давхар өөр болчдөг, олон сонголттой байдаг. Үзэмж болон бат бөх чанараараа бүгд өөр өөр онцлогтой. За энэ дуудлага хүлээж авдаг тасалдаг хэсэг байна. Микрофон энд харагдаж байна. За чихвч рүү орж ирдэг контакттай хоёр хэсэг нь энэ дээр харагдаж байна. Тэгэхээр бусад чихвчнээс ялгаж байгаа зүйл нь дөнгөж саяны дурдсан та хүссэн хэсгүүдээр ингээд сайжруулаад ашиглах боломжтой. За энэ доогоор өөр юу вэ? За энэ зөвлөвчүүд маань харагдаж байна. Ямар зөвлөвчүүд байгааг харцгаая. Rubber band гэдэг энэ хүү типнүүдийн хувьд бүгд өөр өөр онцлогтой байдаг. Миний хувьд тип нь маш чухал байдаг. Нэлтээр 3 өөр хэмжээтэйгээр зөвлөвчүүд нь ирж байна. Эдгээр зөвлөвчүүд нь хүүний чихний нүхний диаметр хэмжээ өөр байдаг учраас яг өөртөө тааруулж хэрэглэх нь илүү зохистой. Дээрээс нь чихвчний дууралт маш нөлөөтэй байна. Энгийн үгээр тайлбарлавал бидний хувьд томцсон зөвлөвч ашиглахад тохгүй мэдрэмж төрнө. Бүлтрээд энэ чихэнд тогтоц муу болно. Хэд жижигдэх юм бол дундуур нь дууралт нь ойлгохтой гарч ихгүй битүүн жаалддаг. За одоо чихвчнийхаа үндсэн их биеийг харцгаая. Энэ загвар хийцлэл энэ өөрт нь ирдэг энэ зөөлөвч нь нэмэлт зөөлөвчүүдээ одоо шал өөр юм байна. Нэг тийм зууралтай, наалтамтай материалтай юм байна. Тэгэхээр энэ маань чихэнд маш гоё сууж өгөхөөр харагдаж байна. Нэг ч зай завсар гарахгүйгээр чихний нүхэнд яг шалж хагаад ингээд орчоор. Энэ өөрийнх нь тип бол үнэхээр супер харагдаж байна. За тэгээ илүү деталь хэсгүүдийг харцгаая. За түрүүнд дурдсанаар энэ сэтгэн торнууд харагдаж байна. За энэ дээд хэсэг дээр хоёр контактаараа дуу маань дамжих нь тогоо давхар авах нь байна. За доторх тэр хийцэл бүтцийг та бүхэн харж байгаа бах тийм ээ. Үнэхээр чам гоё харагдсан юм байна. За энд бас нэг зүйл байна. За энэ дууралтыг өөрчлөх боломжтой гэсэн үг. Одоо гитарыг хөглөдөг шиг чихвчээ өөрийнхөө сонсголт харуулж хөглөх боломжтой гэсэн үг. Дээшээ доош болгодог. 1-4-ийн хооронд тоотой байна. За тэгээд эдгээрийгээ дээш доош болгож аваад өөрийнхөө хэрэглээндээ харуулж дууралтаа өөрчлөх боломжтой гэсэн үг. За үнэхээр харахад бол үнэхээр гоё юм. Тэгээд зүүгээд үзэхэд өөр илүү тав тухтай байх болов уу гэсэн хүлээлт байна. За сая яриад байсан зүйл маань энэ. За тэгээд өөрт нь бас юм зүү дагалдаж ирсэн юм байна. Яг вэ хэр эдгээрийг дэш доош болгоход хэрэгтэй зүйлс. За энэ tuning instruction буюу хөглөх зааварчилгаа байна. Нэгийг асаахад жишээлбэл low frequency 1 2 3 4 эдгээр нь all бүгд тус тусдаа дууралтууд нь өөр юм байна. Тэгэхээр бидний хувьд бол голдуу тоглоомд хэрэглэн эдгээрийг нэлээд сайн тестэлж яаж яг аль төгрөгөн дээр илүү гоё дууралтыг нь бас мэдэх боломжтой. За утсаа чихвчнийхаа их бие рүү контактаар нь холбож өгнө. За тэгээд энэ загварын бас нэг онцлог нь дээгүүр давж ирдэг учраас чихний дээд хэсэг дээрс үлгэгдэж тогтох учраас ачаал баг ирнэ 5 дахь илүү мэдэрнэ. Түүнээс гадна олон сулгаагаар яг энэ чих рүү орж ирж байгаа энэ хүзүү хэсэг болон энэ их биений хийцэл нь өөрөө маш олон төрлийн чихний бүтцээр толгуурлаж байж болох хамгийн гоё тав тухтай байдлаар хийж өгсөн байдаг. Энэхүү мэдрэмжийг зүүж үзэж ижил мэдрэх боломжтой. А гэхдээ би өөрөө зүүж үзсэн учраас та бүхэндээ чадан ядан ойлгуулах гэж хичээж байна. Кабель болон их бие хэсгийг амжилттай угсарлаа. Одоо зүүж үзцгээе. За яг өөрт нь ирж байгаа зөвлөвч нь миний чихэнд бол маш гоё таарч байна. Гэт таталт өгсөн ч гэсэн чихвч маань сураад авахгүй дээрээсээ хөөх буюу ингэж давж орж ирсэн. Дэгэж орж ирж байгаа учраас тав дух бол үнэхээр гоё нөө амар гоё сууж өгч байна. За HyperX AirBud-ыг зөөж үзье. Энэ загвар бас тав тухтай эффект нэрийг алдартай байдаг.
Яг бодит байдал дээр бидний хувьд тав тухыг эрхэмлэх нь зүйтэй. Жишээлбэл зарим хүмүүс тийм зөөлөвчтэй загвар удаан зүүхээр захнаад идэг. Тухгүй мэдрэмж өгөөд байх жишээ нэ. Тийм хүмүүс тийм чихний аяган цуудаг HyperX AirPod-ууд бол маш гоё тухтай байдаг удаан зүүхэд. Гэхдээ аливаа зүйл дээр төгс хөлбөр гэж байхгүй. Бид аль болох ухаалгаар сонголтоо хийх шаардлагатай болдог. Үзэмжин ч гэсэн маш гоё санагдаж байна. Орчны чимээг тусгаарлах чадамж нь маш өндөр юм байна. Децибелийг нэлээд сайн бууруулж өгдөг юм байна. Тэгэхээр бидний хувьд шуумтай газар, чимээ ихтэй газар тоглоход дууг тусгаарлах хэрэгцээ маш их байдаг. Энэхүү загварын хувьд бол миний зүүж үзсэн чөвчнүүдээс хамгийн амар юу гэнэ. Хамгийн сайн дуу тусгаарлагчтай. ANC биш байна зүгээр чимээ. Өөрийнх нь битүүмжээрээ чимээг дарж өгч байна. За илүү үр дүнтэй тест хийх үүднээс дөрвөн чихвчийн хооронд микрофон тест хийн. Дууралтыг бол дараагаар нь хийн. За эхнийж нь мик тест хийхэд энэ саяны задлан ZS2 Pro Pivoгийн GS5 гэдэг загварын чихвч AirPod байна. HyperX AirPods 2. За тэгээд домог буюу Cloud 2. За Cloud 2 ер нь бол арай илүү цаах та. Гэхдээ юуны магад илүү үр дүнтэй харьцуулалт байхын тулд ашиглая. За тэгээд эдгээр тоглоомын зорилттой чихвчнүүд маань бүгдээрээ AUX оролттой байдаг тул бидний хувьд цалаалагч зайлшгүй хэрэглэнэ. Pivo брендийн GS1 Pro гэх загварыг ашиглацгаая. За хамгийн ихэнд Pivo брендийн AirPod-ыг тест хийж үзцгээе. Энэхүү загварууд нь бүгд өөр утсан дээр ийм устгасан микрофонтой гэдгийг анхаараарай. Mic test номер 4 Pivo брендийн G20 загварын Mark 3 чихвч. Хоёрдугаарт HyperX AirPod 2 загварыг тестэж үзцгээе. Mic test номер 2 HyperX брендийн AirPods 2 загварын чихвч. Ингүүний стор 1 2 3 mic test 1 2 3. Дөрөвдүгээрт HyperX-ийн Cloud 2. Микрофон тест номер 3 HyperX брендийн Cloud 2 загварын чихвчний mic 1 2 3 ингүүний стор. Гуравдугаарт сая задлсан KZ ZS Pro. Микрофон тест номер 1 Knowledge Zenith буюу KZ ZS10 Pro загварын утас дагсан миктэй чихвч. Mic test 1 Микрофон тестийг аль болох үнд ойр байх хүднээс дөрвөн чихвчээр маш сайн харьцуулж үзлээ. Та бүхэн ялгааг нь багс агч болон мэдэрсэн болов уу гэж бодож байна. За эцэст нь хамгийн гол зүйл болох дууралт. Дууралтыг яг өөр дээрээ тест хийлээ, өөрөө тест хийлээ гардаж. Гэхдээ дараах тайлбарууд нь зөвхөн миний сонсох чадамж, миний мэдлэг дээр суурилсан болохыг анхаарна уу. Надад таалагдлаа гэд надад гоё сайн сонсоглоо гэд өөртөө нь бас яг тийг сонсогдно гэсэн ойлголт бол биш шүү. За тэгээд яг юу мэдрэгдсэн бэ гэхээр ерөнхий чихвчний хамгийн гол зүйл нь чанга байдал нь санагдлаа. Дууралтын үед маш чанга. За ердийн чихвчээр одоо iPhone-ы дууны төвшинг 70-80% таа байхад ердийн надад санагддаг. Энэ чихвчийг зүгөө тоглосон чинь яг 30% дээр нь дууны 30% дээр тавихад хангалттай чанга. За яаж эдгээрийг дууралтыг нь юун дээр шалгасан гэхээр эхний ээлжинд бидний хамгийн гол хэрэглээ болох тоглоом тийм ээ. PUBG Mobile дээр нэг 5-аас 7 матч дарж үзлээ. TDM дээр дээрээс нь Training Ground дээр хөлийн чимээ ялгах тэдгээр туршилтууд дээр сайн сонсох гэж үр дүнтэй байх гэж үзсэн. За тэгэхэд хөлийн чимээ буюу одоо 5-1 хэмжээс 7-1 хэмжээс гэх тусгаарлалтан дээр энэ хүч нь өөрөө 5-1 хэмжээс гэж явна. 7-1 хэмжээс гэдэг ерөнхий жоохон буруу ойлголт гэдгийг та бүхэндээ ташрамт хэлье. За тэгэхэд энэ хүү чихвчний хөлийн чимээ food step буюу хөлийн чимээ ялгах хол ойрыг илүү деталь сонсох чадамж бол үнэхээр тасархай санагдлаа. Тэрнээс гадна түрүүнд дуртаад байсан 5 дахь орчны чимээ тусгаарлах чадамж үнэхээр сайн юм байна. Чимээ сайн тусгаарлана гэдэг маань өөрөө чихвчнийхаа дууралтыг маш тод нарийн гаргаж чадна гэсэн. Энэ чихвч маань өөрөө чимээ буюу гадны чимээг тусгаарлалт бага болохоор гадны чимээ давхар орж ирээд өөрөө чихвчний дууралт, тоглоомын дууралт маань өөрөө 100% мэдрэгдэх боломжгүй гэж үздэг. Эдгээр товчхон цомхон туршилтуудын үр дүнд дүгнээд хэлэхэд ерөнхийдөө энэхүү чихвчний загвар хийцлэл ерөнхий байгаа байдлаараа бол яг хувь хүний зүгээс надад маш их таалагдлаа. Дууралтч тэр хажуугаар нь дуу сонсож үзлээ. Дууны тэр өнгө аясыг илэрхийлэх чадамж гэдэг зарим мэдрэмжийг бид илэрхийлэх боломжгүй байдаг энэ хөвчлэгээр. Гэхдээ зүгээр хувь хүний зүгээс хэлэхэд энэ чихвчин дээр би тийм олон чихвч зүүж үзээгүй ч гэлээ. Надад бол үнэхээр таалагдлаа. Дийлэн хэрэглэгчдийн хувьд яг иймэрхүү утастай загварын микрофоныг жоохон гоочлоод идэг. Яагаад гоочлогдоод идэг вэ гэхээр энэхүү HyperX-ийн жишээлбэл бүүм миктэй том микрофонтой чихвч ашиглаад сурцсан хүмүүс яг ийм утас дагсан микрофонтой чихвчийг голоод идэг.
За энгийн ухаанаар бодоход маш ойлгомжтой. Иймэрхүү бүүн миг нь өөрөө яг амны хажууд байдаг. Уцтай жигвчний миг нь утсан дээрээ доор байдаг. Амнаас хол болдог. Тэр бол ерөөсөө энгийн ойлголт шүү. Тэрнээс гадна бид нарт уцтай болон уцгүй гэх мэт knowledge net брендинг маш олон өөр төрлийн загварууд бэлэн байгаа шүү. Та бүхэн хүсвэл дэлгүүр дээр ирээд өөрсдөө сонирхоод үзээрэй. Зарим загварыг бидний хувьд тест хийх боломжтой байдлаар зарласан байгаа. А зарим загварыг бол цаанаас цөөн ирдэг учраас ягаад ч боломжгүй байдаг гэдгийг бас ойлгоорой. За хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.